За BAC өнцөг нь 77 градус. За хоёрдугаар өгүүлбэрээс тойрог дээр оройтой өнцгийг багцсан өнцөг гэнэ. За уг өнцөг нь тулсан номынхаа хагасаар хэмжигдэнэ. Өөрөөр хэлэх юм бол энэ өнцгийн тулсан байгаа энэ ном нь энэ өнцгөөсөө 2 дахин их байна л гэсэн үг. BC ном гэдэг бол 77 үржих нь 2 буюу 154 градус гэж гарч ирнэ. За тэгвэл нэгдүгээр өгүүлбэрээр тойргийн төв дээр оройтой өнцгийг төв өнцөг гэнэ. Өөрөөр хэлбэл бидний олох гээд байгаа BOC гэдэг өнцөг маань төв өнцөг юм байна. Энэ төв өнцөг нь яадаг вэ гэхээр тулсан номынхаа градусын хэмжээтэй тэнцүү байна. Бид нэр тулсан номыг 154 градус гэдээ олцсон байгаа учраас энэ төв өнцөг нь энтэйгээ тэнцүү байна. Өөрөөр хэлэх юм бол өнцөг BOC нь бас адилхан 154 байна. За хэрвээ энэ хичээлийг ойлгохгүй бол онлайн хичээл хавтгайн геометр тойрогтой холбоотой үзүүлэх хичээлийг эхнээс нь үзээрэй.